яг одоо оройн 12 цаг өнгөрч байна. Яагаад энэ бичлэгийг хийж ийнө вэхээр энэ бол влог бичлэг эхлэх гэж байна. Гэтэ үйл явдал маргааш өглөө 6 цагт боссноор эхэлнэ. Яагаад орой хийж ийнө вэхээр ингээ хүмүүс унтахынхаа өмнө боддөө штэ маргааш нас эхлээд дог амьдрын эсвэл бол ингэнтийг нь өглөө босчгүй тэгээ спортоор хичээл өглөө ирж сэрж ийн мэрж нэгээд гой юм боддгийн мөртлөө нэг хэрэгжүүлдэг хүмүүс нь бага байдэн штэ. Тэгвэл энэ удаа би тэрийг яг бодож байгаа хэрэгжүүлж үзэх гэж байна. Ямар ч байсан маргааш өглөө 6 цагт босоод цэцэрлэгт хүрээлэнд очиод гүйж эхлэнэ. Тэгээд маргаашнаас их дог амьдрах болно. Ингээд би яг одоо унтлаа. Өглөө 6 цагт сэрснээр уулзцаа. Усан хүлээдэг үрийн 6 босохтой амар хэцүү байна. Жохоо 20 минутны дараа л босчмаар энэ да. Тэгээд одоо үн төлөвлөгөөний ёсоор бол гүүх хэрэгтэй. Кинон дээр гардаг хүмүүс бол гүйдэг өглөө босоод. Яаж өглөө босч гүйдэг вэ? Тэгтээ ямар ч гэсэн босно доо. Ямар ч гэсэн ирсэн байна. Гэхдээ энд надаас өөр даарж байгаа хүн алгаа. Би даарж байна. Тэгээ одоо гүүвэл гайгүй болох бах. Гэтэ гүүхээс өмнө хөл бөмбөгийн талбай дээр хөл бөмбөг тоглож байгаа хүмүүсийг жоохон үзчихэд нэг 5 минут суучаад тэгээд гүйлээ. Ямар ч гэсэн надаас өөр даарж байгаа хүн энэ өглөө алга. Тэгээ хүмүүс бүгдээр амар спортоор хичээлж байна. Тэгээд хүмүүс яаж спортоор хичээлж байгааг жоохон үзье. Юм алгаагаас дахиад нэг малгай гараад ирдэгтэй. Гэхдээ ямар ч байсан өглөө босоод 6 цагт босоод тэгээд цэцэрлэг түрээлэнд ирж болдсон юм байна. Би л болдгүй мах гэж боддог гэсэн хүмүүс ч угаасаа бүгд тэр ирдэг ус юм байна. Наараа. Одоо бүр нар мар гараад дээдлээ тайлаад бүр ингээд шалдан шорт бодолтой гүгэл бэлэн болчлоо. Энэ дэвтрийг яагаад харуулад байна гэвэл дандаа дэлхийг хамгаалах юм уу эсвэл өөрийнхөө амь насыг хамгаалах дог үйлдэлүүд байгаа. Дэлхийг заавал Avengers юм уу эсвэл супер баатрууд хамгаалдаг юм байна. Дэлхийг зүгээр хүн болгон мангар энгийн үйлдэл хийснээрээ хамгаалж болд юм байна. Жишээ нь энэ дээр бичсэн байгаа байхгүй юу? Хөрөгчнийхөө хаалгыг аль болох бага онгойлгох гэдэг. Тэгээд хөрөгчнийхөө хаалгыг аль болох бага онгойлгох юм бол дэлхийн нас уртсан. Ер нь хүн болгон дэлхийг аврах боломжтой гэсэн үг. Тэгээд дэлхийг аварснараа супер баатар болох боломжтой. Энэ дэвтэр яагаад заавал байх ёстой гэвэл зүгээр дог үйлдэлүүдээ хийснийхаа дараа энэ дээр оноо өгнө. Өөртөө оноо тавина. Тэгээ энэ дээр дандаа гой дог үйлдэлүүд байгаа болохоор энэчнээс харж агаад дог үйлдэлүүдийг хийгээд тэгээд өөртөө оноо тавиад 3 сарын дараа тоглоомн дээр гардаг шиг цол нээх боломжтой. Цолоо ахиулна гэсэн үг. Эко клубын цолоо ахиулна. Ер нь хэдүүлээ энэ дээр байгаа зарим дог үйлдэлүүдийг хийл да. Одоо жишээ нь би гүүх гэж байна. Сайн гүүх юм бол өөртөө 5 оноо өгнө. Гимрэх байдалтай. За гүцгэй. Яа, ахиулна гурлаа. Синт ингээд эд зүйлсээ хайж гэхээс болгоомжлгээд ийм самбар байгаа байхгүй. Тэрний цаана болохоор нэвтрхийг хориглоно гэж самбар байгаа. Энийг харахаар юу санаанд ордог вэ гэхээр нэг Call of Duty ч юм уу нэг тийм дайнтай тоглоом дэр Оросын хил мэлийг даваад ч юм ингээд болохгүй газар руу явхаар ингээд дэлбэрдэг хэсэг байдаг. Яг тэрийг надад санагдуулаад идэв. Ийшээ гарвал дэлбэрч өгнө. Амар буутай хүмүүний зураг тавьчихсан. Энэ залуус над руу нууцаар хараад дагаад яваад байна. Би оног гүүх гэж оролдож байгаа юм шүү дээ. Ягаад дугуйтай хүмүүс хойноос дагаад байгаа юм бэ? Ямар юм бэ? Шөнөөр болгоомжтой явж байгаа хүмүүс ээ. GCI Garden. За GCI Garden юу гэдэг юм бэ гэхээр UB Palace байна. Энд бас цүм авдаг бол тэ энд бас дуучид ирээ алдаг ах уу? Шиг далаа зөрөгт мөрөгт ирээд энэ дээр алдаг бах. Гэтэл хар хувцастай залуус намайг дагсаар байна. Ашгүй яад өглөө. Оо shit дахиад нэг хүн дагж байна. Тэгтээ оо shit нөгөө чинь зогссоор л байна. Цэцэрлэг хүрээлэнд бас муу залуус байдаг юм байна. Дахиад нэг муу залуу ирж байна. Shit. Урд явах хэрэгтэй. Ишээ дуутай орчлохгүй гэсэн шүү дээ. Ягаад дагаад байна? Дуутай хүмүүс намайг дагаад байна. Хамгийн сүүлийн байдлаар 8 цаг 30 минут намайг хүн дагж байна.
Хангийн бичлэг. Аа. Чи орчлоо шүү. Чи ингэ орчлоо шүү. Оо янз бүр. Чи дугуунд юм. Өглөө болгоно уу? Хагас өдөр бол. Зээц. Алхаад дээрээс нь гүүгээд баг болчлоо. 4 юм уу 5 оноо тавина. Хамгийн дээд нь 5 оноо. Дугуунууд минь та бүхэн олон жилиг идлээлээ дээ. Алийг авах уу? Энэ арайтай ч юм уу? Тэгэхгүй тооронз л одоо дүүрсэн бах уу. Тэгээ энэ арай тийм нэг спортогч юм шиг харагдаж байна. 2000 тий. Энэ дагуу баяртай. Дугуйтаа дагаж ирсэн. Тэгээ дугуугаа тавьчаад алхсан чи дахиад алхаад дагаадах юм. Ер нь хагасаан болгонд ийшээ ирүүл яах вэ? Та бүхэн энэ сандлыг дэмжиж байна уу? Саяны хүүхэд лав хагасаан болгонд ийшээ ирдэг гэж байна. Харин та цэцэрлэгт хүрээлэнгээр аялцгаая. Бие бодоорой. Цэцэрлэгт хүрээлэнгээр аялцгаая. Их дэлхийгээ хамгаалцгаая. Та ч гэсэн бие бодоорой. Гэтэхгүй кинон дээр зарим кинон дээр ингээд өглөө эрт тусч гүүчээд дараа нь гэртээ орж хувцас солонгуудаа копи угаад байдаг шүү дээ. Зөвхөн американо мана гэд. Тэгээд би одоо яг тийм нэг дог үйлдэл хийж үзэх чинь кинон дээр гардаг. Я би Одоо харин гэртээ ирчлээ. Түрүүн яриадсэн шиг Америк кинон дээр гардаг шиг кофе шоп руу ороод өглөөний минь нэг американо гэж хэлээд кинон дээр гардаг шиг тэгэж кофе аваад тэгээд трийг барьж явж байхдаа том замын гарч үзмээр байна. Сайн байна уу? Өдрийн минь американо байгаа юу? Кинон дээр гардаг шиг гоё хийж чадсангүй гэдэг болчихлаа. Айс американо авцсан. Одоо энийгээ бариад зам гарна. Тэнгүүт нэг ажил хэрэгч хүн шиг харагдчих магадгүй. Заавал тэгж хүн шиг бос чиг харагдахыг хүсдэгтэй гэдэхгүй. Хотлоо зүгээр кинон дээр гардаг ийм зүйлүүд нь зүгээр дог харагддаг болохоор туршиж үзэж байгаа. Тэрнээс биш заавал ингэж юм американо копи аваа тэгээд зам гарвал дог харагдана гэсэн үг биш. Гэхдээ би зүгээр ямархуу эдийн үзэх гэж байна. Яг гоё кино шиг болохгүй байна. Кинон дээр гоё харагдуулаад идэв бахта. Мэдхгүй энэ лав нэг гоё санагдахгүй байна. Одоо амар муухай. Тэгэхээр кинон дээр гардаг үйлдэлүүд бүгдээрээ дог гэсэн үг биш юм байна. Дог үйлдэлүүд гэдэг яг л бараг л түрүүний миний хэлсэн юмуд л дог юм байна. Тийм болохоор тэгээд өөрсдөө бодоорой гэдэгхгүй. Гэтэ энэ бол чихнээсээ яаж удаг вэ нэг. За мэдхгүй ямар ч байсан энэ удаагийн влог бичлэг дууслаа. Өглөөнөөс эхлээд өдрийг хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд дог үйлдэлийгээд дог юм тэрцгаая. Баяртай.